барилгын инженер мэргэжилтэй төрийн удирдлагын болон бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Одоо харин залуучууд маань юу дутагдж байна гэхээр чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх ийм л газар дутагдаад байгаа. За энэ төслийн одоо хамгийн гол даваа тал нь бол бид нэр Дарамт аймагт баг одоо Монгол улстай жишээж болно. Хамгийн хямд үнийг тогтоож байгаа. Энэ барилгыг ямар ч хэлснэг буулгах хэрэгтэй байна. Энийн орон дээр сайхан бүтээн байгуулалт босох хэрэгтэй гэсэн бодол ингээд байнга ингээд тэгж явдаг байсан. Өсчлсөн хөгжлийн хөлөлт бол их л алсыг харсан зөв шийдэл гэж бол миний хувьд бодож явж байна. Орж болох уу? Оор сайн байна уу? Сайн байна уу? Хуралтай хат нүр өдөрсөн үү? За, сайн байна уу? Сайн авчирлээ. Сайн байна уу та? Сайн сууж юу? Тэнд энэ микрофоныг зөвчих үү? За. За. Явсараа хал. За тий. За яг бид өнөөдрийнхөө ажлыг төлөвлөөл хуралтай байхад ороод ирлээ. За. За таны ажил сайн уу? Ховлын сайхан байна. Бид нар ажлын нэг өдөр нэвтрүүлгээ хийх гээд өчигдөр орой гараад тэгээ өнөөдөр ирснийх замдаа унтцсан болохоор шууд нэвтрүүлгээ эхэлчихье гэж одоо таныг зараад түрээдэрлээ. Та одоо бас бидэнд ажлаа танилцуулахад өнөөдөр завч хөлөө хэр байгаа ер нь төлөвлөсөн байгаа зү тийм ээ? За. Ерөнхийдөө бол хоёулаа бас өмнө уцаар ярьж байгаад тэгээд бас өчигдөр бол завгүй байлаа. Өчигдөр манай аймгийн иргэдийн хуралдаад тэгээд ороод хараад өнөөдөр харин бас компанийн хаж төрлийг зэгцлээд тэгээд ерөнхийдөө ингээ байж ялаа тэгээд замдаа сайн явж ирвэ. Замдаа сайн. Яг ирээл нэг 50 км тэгээд нэлээд төгж байгаа нэг бараг 30 км байсан уу. Тэр замуудад л өстэй эвгүйцлээ. Нэлээд онцлогтой юм биш. Тий, тэр чинь манай аймгийнхан 5-50 км гээд тэгдэг. Ер нь олон жил болж байгаа дөө олон жил яригадаад хэцүү зам. Ер нь ирсэн хүн болгол олоос ирсэн хүн болгол тэгдэг. За хоёулангийн хувьд бол ерөөсөө өмнө нүүрт болж уулзж байгаагүй дандаа л уцаар холбогдоод идэг. Тэгэхээр би бас таны талаар тодорхой мэдээлэл авч танилцмаар байна. Хаана ямар сургууль төгсөж байсан? За намайг Пүрэв гэрлийн Гэрлбаатар гэдэг. За би моржилтэй Дарамт аймгийн төв Чоос хотод төрсөн. Тэгээд Амбул 3. За мөн барилгын инженер мэргэжилтэй төрийн удирдлагын болон бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. За тэгээд Дарамт аймагт доогоор нэг ханшуулда Grand Lux Construction гэх зэрэг 6 компаниг одоо үүсгэн байгуулсан. Тэгээд одоо компаниудын маань үйл ажиллагаа сайхан чигтрээд явж байгаа. Ийм л юмд товчхон танилцуулахад. За манай нэвтрүүлгийн зорилго нь бол оролцогч зочныхаа нэг өдрийн ажилтай танилцдаг. Тэгэхээр таны хувьд ер нь ажлаа хэрхэн эхлүүлдэг вэ? За мэдээж одоо альва компани ажил бол одоо сараар жилээр төлөвлөгдсөн байдаг. Тэгээд мэдээж тэр жилийн төлөвлөгөөний дагуу ажил явагдчихэдэг. Мөн одоо тухайн зөвхөн тэр өдрийн ажил бол одоо өмнөх одоо өдрүүдийн ажлаад өгнээд өглөөдөө ажилчтайгаа ингээд товч хурал хийгээд за тэгээд ажилчдынхаа чиг үүргүүдийг аваад ийм л байдлаар эхэлдэг дээ. Одоо тэгвэл өнөөдрийн таны одоо нэг өдрийн чи ажилтай бас бид танилцмаар байна. Танилцж болох уу? Болгүй яах вэ? Өнөөдөр бүгдээрээ барилгын төсөлтэйгээр яваад тэгээд бас нэгэн та нар бас зорж ирсэн болохоор миний хувьд ч бас өөрийнхөө хийж байгаа ажлуудыг танилцуулахад таатай байна. Тэгвэл хэдүүлээ манай ажил руу хөдлөх үү? За тийм. За би тэгвэл нэг ажлынхаа хувцсыг өмсчихье. Тэгээд дэвлээ шинэтлээ доо. Таны хувьд ер нь хэдэн настайгаас эхлэж одоо бизнес эрхэлж эхэлсэн бэ? Хизээнээс ер нь энэ барилгын салбар руу орсон? 2010 оноос хойш барилгын салбарт орсон. Тэгээд дунд нь бас нэг 4-5 жил завсарласан юм аа. Бас нэг гадагш байгаа сургууль соёл гэж явж байгаад. Тэгээд ерөнхийдөө нэг өнгөрсөн хугацаанд 600-аад айлын орон сууцол Дарамт аймагта барьсан байдгийг. За ер нь манай аймаг чинь анхнаасаа нөгөө ертвээс социализмын үеэс ингээд дэд бүтэц сайтай, дулааны цэглэгээ станцтай. Тэр утгаараа ер нь орон сууцны зах зээл өгч маш боломжтой аймаг. Орон сууцны зах зээл дээр сайтай л аймгийн тоонд ордог.
Яа. Дорн тас замын хувьд жоохон чангуу. Нааша ирэхэд ч бас дотор талд ч бас нэлээд л эвдрэлтэй замууд харагдаад байна тий. Аймгийн төвийн замууд бас нэлээд эвдрэлтэй байгаа. Шийдэх ёстой асуудлууд бас байна. Одоо бид нар яг хаашаа явж байгаа вэ? Ямар ч байсан аймгийнхаа зөв хэсэг рүү явж байгаа юм шиг байна тийм ээ. Одоо Дорн аймгийнхаа зүүн хэсэг рүү одоо Хэрлэн сумын 1-р аг гэж ярьдаг юм да манай аймгийнхаа. Мангай айлын хотхны төсөл баригдаж байгаа. Гэтэл одоо тэр төслөөс бас аймгийнхаа зүүн хэсэгт байдаг. Тэр талаасаа эхлээд явж юм да. За бид төвөөсөө гараад яг одоо төслийн талбайд ирсэн байна. Тэгэхээр та бас бидэнд энэ хөө төслийнхаа талаар тодорхой мэдээлэл өгөөч. За манай энэ төсөл бол одоо Мандах наран одоо гэдэг нэртэй Мангай айлын хотхны төсөл байгаа. За анх бол 2021 онд Лагс таун нэртэйгээр эхэлсэн. За тэгээд явцын дунд одоо бас нөгөө хотхнуудын нэрийг төслүүдийн нэрийг одоо гадаад нэртэй байж болохгүй гээд тэгээд 2022 онд Хэрлэн сумын Дорн аймгийн Хэрлэн сумын Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Мандах наран нэртэй одоо болсон байгаа. За тэгээд энэ маань бол Мангай айлын төсөл Дорн аймгийн Хэрлэн сумын 1-р баг дээр хэрэгжиж байгаа ийм төсөл байгаа. За төслийн маань хувьд бол одоо ерөнхийдөө Дорн аймгийнхаа яг төв цэгээс 3.9 км-ийн зайтай байрладаг. За энэ төслийн одоо хамгийн гол давуу тал нь бол бид нэр Дорн аймагтаа бараг одоо Монгол улстай жишээж болно. Хамгийн хямд үнийг багтааж байгаа. Яг энд анхаарал бий гэхэд бол ямар ч юм байшин барилга байхгүй нэг мэзгүй тал байсан. Одоо шинэ хот сөндөрлөж байгаа бид нар өөрсдөө одоо боддог. Хамгийн том давуу тал нь энэ одоо хотхныхын бүх дэд бүтцийг бид нар манай компани зөвхөн өөрийн хөрөнгөөр тавьж байгаа. Бид нар ямар нэгэн байдлаар улсаас ч юм уу тийм ээ одоо ямар нэгэн дэмжлэг тусалцаа бол аваагүй. Таны хувьд ер нь бизнес хийхэд хүндрэл ямар байдаг вэ? Хүндрэлгүй бизнес гэж юу нь байхгүй шүү дээ тийм ээ. Мэдээж тодорхой хэмжээнд аливаа зүйл чинь өөрөө заавал тодорхой хэмжээний саад бэрхшээл хүндрэл одоо тулгардаг. Тэгэл тэр бүхнийг даван туулж яж өөрөө бас бизнес гэдэг юм чинь ингээ босдог бүтээн байгуулалтууд босдог. Мэдээж одоо яг энэ бүхнийг ярихад бол одоо хамгийн чухал тулгамдж байгаа асуудал бол нэгдүгээр одоо төрийн албаны хүн зуртал байна. Хоёрдугаарт мэдээж одоо энэ хөрөнгө оруулалтын асуудлууд байна тийм ээ. Одоо Монголд бол жишээ нь банкны зээлийн өв маш өндөр. Гэтэл одоо ингээд бусад одоо ингээ хөрөнгө оруулалтын тийм ээ тийм өнүүд ингээ хаагдсан багтал юм байх жишээтэй. За мөн дээрэс нь бас ингээ тодорхой хэмжээнд төрийн бодлого шийдвэр зарим талдаа бас нэг алдаа дутагдaltaй судалгаа дутуу байна уу да гэж би бас хардаг. Дорн аймагч нь ингээд Мангай айлын орон сууцны төсөлгээд бүр ингээд бараг 10 жилийн өмнөөс манай энэ одоо Дорн аймгийн Хэрлэн сумын 3-р аг дээр нөгөө өөрөө чинь нөгөө Улаанбаатараас орж ирэхэд замд тэг замын хой талд төсөл эхлүүлсэн. Тэр одоо төслийг гэхэд би одоо 10 жил хүлээсэн. Тэгээд тэр төсөл одоо ингээл хэрэгжихгүй ингээл баг 10 жил хүлээгээ. За би ер нь цогц байдлаар нэг хотхон барьчээ. Тэр орон нутгийн хэмжээний бүтээн байгуулалтанд бас сайхан гар бие оролцъё гэсэн бодолтой би ингээл хүлээгээд л байсан. Гэтэл тэр маань ингээд хэрэгжихгүй ингээл яваад л байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би түрүүний хэлээд байгаа нөгөө судалгаа юм дутуу байна уу да гэдэг байгаа нь үнэхээр одоо бас ингээд эргээд харахад үнэхээр судалгаа юм дутуу л байгаа байхгүй юу. Судалгаа тооцоо. Манай аймагч одоо ингээд 36 мегаваттын дулаан цэцлэх станцтай байсан. Одоо харин сая өнгөрсөн 22-23 онуудад өргөтгөлийгээд 50 мегаваттаар нэмж өргөтгөхөд одоо ингээд нийтдээ 86 мегаватт болж байгаа. Гэхдээ өмнө нь хэрэгцээ ер нь бол цаашдаа бол улам эрчим хүч дулааны хэрэгцээ бол өсөн нэмэгдэнэ. Тэгээ одоо манай энэ дулаан цэцлэх станцаас тэр баруун тишээ 3 дугаар баг руу тавигдсан дулааны шугам ихэд 400-ийн диаметртэй байх жишээний. Тэр 400-ийн диаметртэй одоо шугамнаас чинь ихэд дулааны шугамнаас их ч одоо 50000 6000 бараг айл өрх. Дээрээс нь 2-3 мянган аж ахуй нэгж ингэж тэжээгж байгаа хөөх. Тэгтэл цаашаа тэгээд үүний улам өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ бол энэ дулааны шугам яагаад хангаж чадахгүй. Тэгээд тэр саадлын 3 дугаар ог дээр ингээд пүүр тэр баруун талд ингээд энэ дулааны цэцлэх станцаас 13 км-ийн цаана ингээд очиод тэгээд тэнд ингээд төлөвлөлт хийцэн. Тэгэхээр ингээд тэр бол ямар ч юм. За хэрэгцсэн ч гэсэн нэлээд цаг хугацаа шаардлагатай. Одоо тэгээд түүнээс ариутгах татварын байгууламж, дулаан сэлбасны хангамж өчнө олон асуудал дагалдаад байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд одоо манай компани ч одоо өөрсдийн хөрөнгөөр тийм ээ бүхэл бүтэн 300-ийн диаметртай 1 км урттай шугам тавьчлаа.
дахиад нэг 219 диаметртай цэвэр усны шугам тавьчлаа. 250 диаметртай одоо ариутгах татварын байгууламжаа хийчлээ. Тийм ээ дахин дамжуулах одоо дэд үтсийн шийдчлээ ингээд олон асуудал ингээд хийж жоох. Тэгэхээр нөгөө төр хувийн хвшлийн одоо нэг хоорондын нэг төрөлтөл жоохон тиймхэн байна. Энд төрийг харахаас илүү хувийн хвшил өөрөө бол ингээд мэдрэмжтэй хурдан явчихдаг л та. Яагаад төвөөсөн нэлээ юм зайтай ер нь барэ гэж төлөвлөсөн бэ? Одоо ингээд Улаанбаатар хотод ингээд бүгдээрээ ингээд төвдөө ингээд бөөгнөрөө тийм ээ. Ингээд одоо Улаанбаатарын төвжирэл утаа ингээд ер нь хөндлөл маш их байдаг болсон шүү дээ. Манай одоо Дорнот аймгийн хувьд шалгаагүй болсон ингээд ерөнхийдөө бол ингээд яг нэг талдаа бол энэ буруу биш. Ингээд бизнесийн зарчмаа дагаад ингээд бүгдээрээ аль болох дэд бүтцтэй ойрхон тийм ээ. Ингээд газраас сонгоод ингээд Дорнот аймгийн төвлөл үндсэндээ ингээд барилгууд баригдаад Дорнот аймгийн барилга баригдах боломжтой газрууд ерөнхийдөө бол ингээд нэгдүгээр байхгүй болж байгаа. Хоёрдугаар хамгийн гол одоо бидний одоо бодлого бол аргастаа бид нэг чуулсан хотынхаа хөгжлийг ингээд зүүн тишээгээ тэлье. Ингээд ямар ч бас ингэ зориглоод бид нар гарсан. Тэгээд одоо үүнийгээ дагаад бас олон ингэ төслүүд наашаага бидний дагаад Дорнот аймгийн зүүн хэсэгт одоо хэрэгжиж эхэлж байна. Манайх гол нь 1000 айлын онц уусан төсөл бидний мэдээж тодорхой хэмжээний зай талбай газар хэрэгтэй учраас ингэ сонгоод бид нар ямар ч бас цогц бүгдийн тоглоомын талбай тийм ээ хөлбөмбөгийн талбай, саксны талбай гэх мэт одоо бүх юм яг энэ ингэ барилгын норм дүрм стандартын дагуу ингэж төлөвлөлтөд бид нар яахчгүй юм. Том газар хэрэгтэй байсан. Тэр утгаараа бид нэр одоо энэ газрыг сонгоод ингээд бид нэр эхлүүлсэн ба манай төсөл ойролцоогоор нэг 2000 одоо 32 он хүртэл ингээд үргэлжлэх юм ер нь бол 10 жилийн хугацаатай юм амжилт төлөвлөснөр юм төсөл байгаа. За манай хамгийн анх байгуулсан хан шуулдаа гэдэг компани маань 2008 онд байгуулагдаж байсан. Тэгээ хүмүүс хан шуулдаа гэж ямар учиртай нэрийг л хүмүүс их асуудаг юм. Яг хан гэдэг нь өөрөө би энэ яг Дорнот аймгийн төчөө осоод энэ хан уулынхаа хан уул хатын ирлингийнхаа хөөнд мэдлсэн болохоор хан гэж нэрийг оруулаад тэгээ шуулдаа гэдэг нь болохоор манай өвөөгийн одоо төрсөн дахин шүтдэг байсан уулынхаа нэр л дээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан Дорнот аймгийн Матад сумын зааг дээр шуулдаа гэдэг нэг нэртэй уул байдаг. Тэрний нэрээр нэрлсэн. Тэгээ өнгөрсөн жил 2023 онд компанийнхаа 15 жилийн ойг хөргөн дэлгэр тэмдэглэлээ. Оо ямар гоё баяр хүргэе. За тэгээд морин уралдаад, бүх барилдаад, сур харваад тэгээ орон хамтлаг дуучдын тоглолт тоглоод манай тоглолч нь бас Дорнот аймагт бас нэлээд томд орох тоглолт болсон шүү манай шоу тоглолт маань. Нөгөө Широжаа гэдэг дуучин Агима Руки гэдэг залуучуудын бас сонсох дуртай дуучдыг хэрсэн. Тэгээд бас 3000 гаруй хүн цуглаад манай тусгаарлалтын талбайд юм дүүрсэн шүү. Ямар гоё. 15 жилийн нутаг орондоо бас бизнес хийгээл одоо энэ бизнес чинь мэдээж энэ нутаг орны ард иргэдийн л одоо өгөөжөр үдээс эрэхтэй бас үндээсэн байгаа шүү дээ. Тэгээд бид нэр 15 жилийнхаа талархлын баяр нэртэйгээр хийгээд тэгээд 23 онд 1 сараас эхлээд сар бүр тогтмол талархлын баярынхаа хүрээнд арга хэмжээ зохион байгуулсан. Волейболын тэмцээн, 3-ыг үрж 3 саксны тэмцээн. За тэгээд мөн одоо караоке дууны тэмцээн, цэнгийн хүчгийн тэмцээн гэл олон арга хэмжээ зохион байгуулсан. Өнгөрсөн жил чинь бас цаг одоо хүндэрсэн болчтیں۔ Тэгээд энэ жилийн зууд бол бүр хүнд боллоо. Түрүү жил бас манай аймгийн зарим сумдаар бас зууд болсон. Тэгээд сумдуудаар бас төмөндөө өргөх аялгау гэдэг манай Дорнотын одоо хүн уул гэдэг нэг дууд болдог, ган болдог гэдэг дуучин байдаг та. Тэгээ мөн ганц уул гэдэг дуучин. Тэр хоёр дуучныгаа Дорнот аймгийнхаа сумдуудаар төмөндөө өргөх аялгау гэдэг аялын тоглолт зохион байгуулад их сайхан арга хэмжээний зохион байгуулсан. Тийм ард иргэж бас их сайхан хүлээж авсан. Таны хувьд бас спортод сонирхолтой юу? Би ч бас таныг фэйсбүүкээр айгүй судалсан шүү дээ. Тэгээ би ч одоо Дорнот аймгийн жудогийн холбооны тэргүүн гэдэг албан тушаалыг одоо хашдаг байсан. Тэгээд сүүлийн 3-4 жилд бол бас манай аймгийн жудоочд бас ер нь маш сайн хичээлж олон амжилт гаргасан. Тэг би яг тэний нөгөө постыг чи харж байсан байхгүй юу?
жудо бүхийн ер нь спортууд нэлээд сонирхолтой үе юм шиг байна гэд харж ирсэн. Тий, тэгээд жудо бүхийн спорт чинь сайхан спортчтой одоо Монголын тэргүүлэх топ 4 спортын нэг. Одоо олимпийн аврагтай тийм ээ мөн олимпийн олон медальтнууд хөрөнгөлсөн спортын нэг болохоор хүүхд залуучууд маань ч бас сүүлийн үед хичээллэг их дур сонирхолтой болоод байгаа. Тэгээд жудо чинь зөвхөн спорт гэхээсээ гадна бас өөрөө бас их дэгж аягатай ёс жонтой спорт. Сүүлийн үед ч одоо нөгөө хүүхдүүдийн гар утасны хамаарал гэж нэг хэцүү юм бий болоод байна шүү тийм ээ. Чигчүүдийн одоо шидний өвчин болсон нэг асуудал үүсээд байна. Тэгээд энэ гар утасны доон толтой юмнаас игэлхэд бас ач тустай спорттой. Түрүү жил 2023 он Сүхбаатар аймагт зүүн бүсийн аврагчлалын тэмцээн болж байна. Тэгэхээр 300 гаруй тамирчин оролцож байсан. Энэ жил манай Дорнот аймагт сая 3 сарын 23-24-нд зохион байгуулагдсан. 528 хүүхэд оролцсон байна. Тэгэхээр нэг жилийн дотор огцон марцсан байгаа. 200 гаруй хүүхдээр нэмэгдсэн. Тийм байна. За бид одоо яг ямар газар ирсэн байгаа вэ? Энэ маань ямар нэртэй төсөл вэ? За энд манай Дорнотчууд сайн мэдэндээ нэг хуучин юм 3 давхар нэг юм барилга байсан. Тэгээ баг ашиглагддаггүй нэлээ муудсан. Дээрээс нь ингээд яг энэ манай энэ Дорнот аймгийн төвд ингээд нэгдүгээр сургуулийн энд байж байна. Энд ингээд 9 цэцэрлэг байж байна ингээд. Яг энд ингээд айгүй тийм ийм гоё байршил дээр ингээд хотын өнгөзөмчөнд тийм таатай бос тийм барилга байсныг тэгээд бид нэр буулгаад тэгээд энэ шинэ төсөл эхлүүлээд байж байгаа. Хажуугаар нь яг болгондоо би боддог байсан ингээд боломжоор яг болгондоо энэ барилгыг л нэг ямар ч байсан нэг буулгах хэрэгтэй байна. Энийн оронд энэ сайхан бүтээн байгуулалт босох хэрэгтэй гэсэн бодол ингээд байнга ингээд тээж явдаг байсан. Тэгээ ямар ч байсан энийг одоо ингээд 2004 жилээс эхлээ 2023 оноос эхлээд ингээд ажил хэрэг болгоод ингээд одоо ямар ч суурийн ажлууд хийгдээд явж байна да. Та ямар хоол захилсан юм? Би баянштай шүү захилчлаа. Та ер нь ямар хоолнд дуртай вэ? Ихэвчлэн би юу? Би ч гэрээ хоолнд л дуртай шүү дээ. Гэрээ хоол ер нь гоё тийм. Тэ. Гэрээ хоолнд л дуртай. Тэр тусмаа эхнэрийн хийсэн хоолнд л их дуртай да. Тэгэлгүй яах. Эхнэр нь ер нь ямар ажил хийдэг хүн байдаг вэ? Манай эхнэр чинь тэгэл одоо миний одоо энийх ажлыг чинь бас нэлээд сайн нугалж өгдөг шүү дээ. Тэгэл одоо наашаа цаашаа одоо энэ чинь тэгэл гадаад дотоод харилцаа бас нэлээд хэрэгтэй. Тэр бүгдийг маань зохицуулаад тэгэл одоо нөгөө бараа материал захиалах тий. Манай эхнэр чинь өөрөө Шанхайд их сургуульд төгссөн. Шанхай их сургуульд төгссөн. Хятад хэлтэй, англи хэлтэй. Тэгээд бас миний ажил бас их нэмэр болно. Тэгэл янз бүрийн бараа материал тэгэл олдохгүй байгаа, тасарсан байгаа материал зэрэглээ захиалж өгөөл. Ер нь их миний артаалыг хариуцдаг гэх юм уу? Тий. Мэдээж бас ийм том ажил хийж байгаа хүний артаал мэдээж маш сайн байж ажил хүн бас урам зоригтой урагшлан тийм ээ. Та бас өчигдөр ярьж би тань руу өдөр амар их залгаад тэг бүр уцаа авахгүйсэн чи та нэг хуралтай байна гэж хэлсэн шүү дээ. Энэ ямар хуралтай байсан? Аймгийн иргэдийн төлөөлөгчтэй 21 дэх хуралдаан гэдэг өчигдөр хуралдаад хөрөг гарагт. Тэгээд би яг нэг аймгийн хуралтай байсан. Тэгээд завгаачихгүй. Аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хуралд хэр удаж байгаа хэзээс орсон бэ? Би ч одоо 2 ч удаа уйлар суусан. Тэгээд сүүлийн 8 жил болох тасралтгүй аймгийнхаа хурал сууж байгаа. Би лагч. Таны ер нь бол нэг өдрийн ажилдаа танилцаад ах юм их юм гарч ирэх нэ. Төрөл бүрэл юм хийдэг юм шүү бараг. Гэхдээ одоо тэгээд нэг талтаас ингээд завгүй явах чинь бас сайхан шүү дээ, тийм ээ. Тэгэл ер нь өөрөө тэгээд ажил хөдөлмөр хийгээд ингээд явчих завгүй явж явах надад өөртөө сайхан байдаг. Тий. Өдөр хоног бол харавсан сум шиг л өнгөрч байгаа. Тий. Заримдаа ч бүр хаяаж бүр хэд өдөр марцсан явж идэг шүү дээ. Аргагүй. Сая гэхдээ яг өдлөх нь ер нь зүг байсан юм байна. Нилээн өлцсөн байсан юм шүү дээ. Харин бүр өглөөнөөс хойш тааш нэг өглөө хурал дээр ирээд л тэгэл хоёулаа шууд гараал тэр жигээр явцсан. Танай энэ чинь бас айгүй гоё газар юм тийм ээ. Тий би нөгөө түрүү яриад байсан шүү дээ. Нөгөө 2008 онд анх үүсгэн байгуулсан гэдэг түрүү жил 15 жилийн хаваа тэмдэглэсэн гэдэг нэг яриад байсан. Хамгийн анхны компани баггүй. Энэ барилгыг анх одоо би жижигхэн нэг давхар барилга байхад нь 2008-9 онд 8 онд одоо нөхнөө судалж авч ирсэн. Тэгэл одоо энэ маань өргөцсөөр байгаа л ингээл одоо бас Дорнот аймгийнхны үйлчлүүлэх дуртай лак центр гэдэг тий бас нэг юм сайхан үйлчлэгийн байгууллага болчоод ингээл байгаа. Тэгээ нэг одоо бол яг манай бас ингээл хэдэн дүүнер маань сайхан ажиллаулаад явдаг.
Одоо би бол өөрөө ингээд бас өдөр тутмын ажилд оролцох боломж хүмүүс нөгөө үндсэн том төслүүд рүү анхаарлаад тэр тал руугаа их бас ажил төрлөө гол анхаарал тавьж ажилладаг учраас одоо энэ байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд бол төдийлөнс оролцож чаддаггүй. Бас сайхан хамт олонны хүчинд бас ажил үйлс сайхан явдаг. Маш гоё тухтай газар байна уу? Хоол унд идээд гэр бүлээрээ найз нөхдөөрөө суухад ч гэсэн. Хоёулаа ингээд хоолоо идчихээ дараа чинь манай төсөл рүү явъя. Би бас энд нэг ер нь Доронтой аймагт бас хүүхд залуучуудын чөлөө цагаа өнгөрөх газар жоохон хомсдмал байдгийн. Тэгээд бас нэг тэрийг авч хараад тэгээд Доронтой аймагт бас нэг юм 6 давхар entertainment Lux Center гэдэг нэг юм entertainment чиглэлийн тэрэн дотор кино театр тийм ээ. Хүүхдийн автомат тоглоомын төв гэсэн бүх юмтай юм нэг төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр төсөлтөд дараад нь очиж танилцаад өгөө. За тийм. За энэ ер нь Доронтын төв зэг юм шиг байна. Энэ ер нь ямар газар вэ? Энэ үү? Тэгээд Доронтын төв зэг чинь одоо яг эндээс нэг хэдэн метрийн цаана тэр харагдаж байна. Оо. Энэ бол айгүй гоё орчны хувьд ч гэсэн дээрэс нь одоо 100 болоод бол мод нь ногоороод их л гоё харагдах юм шиг байна тийм ээ. Тий. Энэ ч яг манай аймгийнхаа төв зэгтэй хойдолд одоо Цэндийн Дандан сэрэнгийн нэрмжид манай аймгийн төв номын сан. Вау. Харагдаж байна. Тийм биш тий. 100-ны манлаа соён гэгэрүүлэгч. Одоо манай өвөөгийн нутгийн хүндээ. Энд бас манайх нэг төсөл хэрэгжүүлж байгаа. Яг энэ төв зэг энэ цэгийн урд талд. Энэ ямар зориулттай төсөл вэ? Энэ одоо бас ингээл одоо хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх. Одоо нэг дандаа нэг залуучууд жишээ нь ингээл нэг баар савнд ордог те. Эсвэл тэгээд чөлөө цагаа өнгөрүүлэх нь бас манай Доронтой аймагт бас хомс байна л та. Тэгээд энд бол ингээд 6 давхар Lux Center гэдэг ерөнхийдөө нэг entertainment маягийн тийм төв байгуулж байгаа. Зүүн бүсийн 3 одоо аймгийн иргэд маань удахгүй ингээд хоорондоо чөлөөтэй ингээд зам сайхан болчвол ингээд зорчдөг болох байх гэж би харж байгаа. Тэгээд ямар ч үсэн ингээд Улаанбаатарын Шангрила шиг л одоо нэг тийм гоё бүтээн байгуулалтыг Доронтой аймагта хийж бодвол зориулал энэ төслийг эхлүүлчихэд байна да. Ер нь бол Улаанбаатарын хөгжлийг бол одоо тэгээд энэ ингээ баригдчих юм бол Дорнод аймагт бол залуучууд бол чөлөөтэй одоо чөлөө цагаа өнгөрүүлэх гоё газартай болох нь байна. За орон сууцны хувьд ч гэсэн тийм ээ бүтээн байгуулалтын хувьд ч гэсэн нэлээд хөгжиж байгаа газар гэж бол би ойлголоо. Дорнод аймагт бол ирж үзээгүй анх удаа ирж байна. Тэгэхээр бас шинэ ийм гоё бүтээн байгуулалт одоо байгуулж байгаа шүү гэдгийг бас мэдээж таних авлаа. Миний хувьд бол бас залууны хувьд энэ газрыг хэрвээ ингээд одоо дуус цагт нь би ирэх юм бол байнга үйлчлэх. Дуусгаар нээлтэн дээр таныг урина. Ер нь манай Доронт аймаг шиг угаасаа залуусын хот гэж ярьдаг. Эхнээсээ л ингээд социализм үеэс ингээд бүх ингээд дэд үтгсэн ингээд бэлэн байсан тийм ээ. Одоо манайхан бол ярьдаг ш Орос ах нар гэж ярьдаг. Тэдний үед ингээд бүх дэд үтгсэн ингээд дулаан цахилгаан станцтай тэгээд ингээд тэрнийгээ төшөглөд ингээд маш их олон орон сууцны барилгууд баригдсан. Түүнийгээ дагаад ер нь сайхан залуусын хотолтой одоо харин залуусд маань юу дутагдж байна гэхээр чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх ийм л газар дутагдаад байгаа. Яг сүүлийн үед ингээд Монгол Улсын засгийн газраас ч юм уу хөдөөгийн сэргийлт гэж яриад байгаа тийм. Тэгэхээр хөдөөгийн сэргийлтийн хамгийн гол чухал хүчин зүйл бол энэ одоо орон нутагт амьдарч байгаа иргэдийн одоо хүний хэрэгцээ цөм бүрэн гэж ярьдаг шиг энэ орон нутагт амьдарч байгаа одоо ялангуяа залуусын одоо хэрэгцээ л өөрөө энэ орон нутагтаа байж аж залуус маань одоо төвс өрийн газар руу нүүдэлэхгүй явахгүйгээр өөртөөхөө энэ одоо байгаа газартаа сэтгэл хангалуун байсан тохиолдол одоо жинхэнэ утгаараа хөдөөгийн сэргийлт болох болов гэж би хардаг штэ. Таны хувьд бас Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хувьд цаашдынх нь хөгжлийг юу хэрхэн хардаг вэ? Зөвхөн Дорнод аймаг гэхгүй тийм ээ бас зүүн аймагуудын хөгжил. Дорнод аймгийн хөгжлийг бол бид түрүү нөгөө бас ярьжсэн тий. Угаасаа ер нь бол социалист нийгмийн үеэсээ Дорнод аймагч нь өөрөө ер нь суур баат сайт ийм аймаг байсан. Харин ч одоо сүүлийн үед жоохон бас нэг хувийн хвшлүүдийн барьсан хэдэн одоо орон сууц тэднийгээс тооцвол ер нь бол жоохон бас хөгжлийн бодлого төлж жоохон алдагдаад байна даа гэж би харддаг. Гэхдээ ер нь дандаа нэг цаг цагаараа байхгүй гэж Монголын сайхан үг гэдэг чинь ирээдүйд бас сайхан хөгжих байхаа гэж харж байна. Зүүн бүсийн хөгжлийн хувьд бол харин би бол энэ концепцийг их зөв гэж харж байгаа. Одоо ялангуяа сая энэ Улсын хурлын сонгуулийн одоо энэ шинэ хуулиар бол бүсчилсэн одоо энэ сонгуулийн тогтолцоо бүсчилсэн юм хөгжлийг чухалд авч үзэж байна. Би үүнийг бол алсын хараагаа бол харахад бол зөв л гэж бодож байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг нь зүүн бүсийн 3 аймгийн хөгжил одоо би бол одоо ингээд энэ чинь нэг чамдмалсан чамдман 3 аймаг гэж би өөрөө дотор бодоод байгаа шүү дээ. Миний хувьд бол тэгээ ямар ч байсан хоорондын харилцаа холбоогоо сайхан хөгжүүлээ. Тэгээд нөгөө хуучин чинь бол ер нь бол энэ чинь Сэцэн хаан аймаг гэдэг энэ зүүн бүсийн 3 аймаг чинь нэг аймаг байсан байхгүй юу?
Тэгэхээр ер нь бол буцаад нөгөө аливаа юмч нөгөө шинээс хуучны руу, хуучнаас шин рүү гэж ингэж явдаг те. Тэгэхээр би бол буцаад одоо нэг хуучны одоо социал хан гэж байдаг байсан энэ тал руугаа явж гин үү да гэсэн юм бодол байдаг надад. Тэгээ би бол энэ одоо хүсчилсэн хөгжлийг бол би бол их л алсыг харсан зөв шийдэл гэж бол миний хувьд бол бодож явж байгаа. Ер нь бол тэгэхээр манай энэ зүүн бүс одоо нутаг бол маш ирээдүйд хөгжих боломжтой. Зүүн хойд Аз руу гарахад хамгийн дөт гарцчин жишээ нь одоо энэ манай Доронтой аймгийн одоо хавиргын хөлийн бомтоор тийм ээ. Мөн хойш ингээд 90 цаас Соливоскийн хөлийн бомтоор ингээд холбогдох боломжууд байна. Дээрээс нь мөн одоо энэ бичгтийн хөлийн бомт нь хөөтийн төмөр зам гэдэг энэ төмөр замыг тавьчих юм бол логистикийн хувьд ер нь их хятаахан болчих болов гэж би хөгжлийн одоо ерөнхийдөө хараад байгаа. Тана, ахмацаар чи. За. За. Тийм үү. За. Ахын жоох можиг очно, жоох ажилтаа явж байна. Тий. За. Та ажилтаа олчих уу? Ийшээ ойрхон. Манай аймгийн энэ баруун талд Баян Түмэнгээ сум байдаг. Эндээс 12 км-ийн зайтай. Тэнд тэгээд манай одоо Улаанбаатарын Өлзийд хороол гэж байдаг шиг. Тэгээд одоо манай аймгийн уяачд тэнд ингээд жүжиг мөчөө барай. Оо за ямар гоё юм. Мармалаа ингээд тэжээгээр морь уяал байж идэг. Тийшээ нэг явах ажил гарчлаа. Бас морь сонирхдаг. Оо ямар гоё. Энийг юу ажиллаад тусахчаад цуг явж болохгүй юу? Би бас нөгөө Улаанбаатар хотоос ирсэн хүн байна. Бас агаар магарт гарангаа хармаар л байна. Болно. Угаасаа Монгол хүн чинь тэгээд морин дээр сэргдэг шүү дээ. Хиймэр сэргээл те. Оо тэгвэл энэ ажиллаад тусахчаад тийш явъя л да. Болно. За таны хувьд одоо хизээнээс эхлэж анх морь ууж эхэлж ирсэн бэ? Би одоо 2008 оноос хойш яг морьтой ер нь ойрхон болсон доо. Урдын морьтой. Яг Багдад тэгэл яг эмээ өвөө дээр очиод тэгэл одоо тугал одооны хөлтөд дийлж ишгээр тэгэл тугал татаал тэгэл унлагны морь унаад тэгэл явдаг байсан. Тэгээ 2008 оноос хойш яг урдын морь гэдэг сайхан зөвлөлтөй холбогдоод тэгээд 2014 оноос Доронтой аймгийн Батцмын морин спорт уяжтай холбооны тэргүүн гэдэг бас албан тушаалыг хассан. Морь уйснаас хойш ер нь хэр олон амжилт гаргасан бэ? Жишээлбэл одоо энэ хар морины хувьд тий ямар амжилт үзүүлсэн бэ? Ямар наадамд уралдаж ирсэн бэ? Одоо олон аймаг төр авсан даа. Би ч одоо аймгийн алдарт уяа цолтой. Тэгээ 2019 онд Доронтой аймгийн алдарт уяач болсон. Тэгээс засгийн газрын тогтоолтой бүсийн наадмаас бас 3-4 айрыг авсаа. Тэгээ энэ бол миний энэ хар соёолын шүтлэндээ 22 онд Сүхбаатар аймгийн 80 жилийн одоо баяр наадмаар шүтлэн наснда айргийн 3 төгсчихсэн. Бас түрүү жил энэ хинтийд болсон бэрхэд болсон Сэцэн хааны хурдад бас айргийн 3 төгсөө. Тим амжилттай морь байна да. За миний хувьд өнөөдөр таны одоо хийж байгаа ажилтай чи танилцлаа. Бүр дэлгэмд нь ингээд сонирхдаг одоо өөрийнхөө стрессээ тайлдаг газар чи хүртэл ирээд морийг чи хүртэл ингээ хараад бас цэвэр агаарт гарчглаа. Ер нь бол давхар бонустай л амжилттай л явлаа. Тэгэхээр танд бас өнөөдрийнхөө ажлыг бидэнд танилцуулж бас ингээ жүжигэн дээр авчирсан ч маш их талархлаа. Таны бас цаашдынх нь ажил өсөд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө мөн улсын цолонд хүрэх болтох бай. За баярлалаа. Жүжигэн дээр уян дээр авчирлаа шүү дээ. За баярлалаа. Үнэхээр сайхан байлаа. За. Барилгын инженер мэргэжилтэй төрийн удирдлагын болон бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Одоо харин залуучууд маань юу бодож байна гэхээр төлөө цагаа зөв болсон өнгөрүүлэх ийм л газар нутагтаад байгаа. За энэ төслийн одоо хамгийн гол давуу тал нь бид нэр Доронтой аймагт баг одоо Монгол улстай жижиг болно. Хамгийн хямд үнийг багтааж байгаа. Энэ барилгыг ямар ч байсныг буулгах хэрэгтэй байна. Энийн орон дээр сайхан бүтээн байгуулалт босох хэрэгтэй гэсэн бодол ингээ байнга ингээл тээж явдаг байсан. Өсчихсэн хөгжлийг бол би их л алсыг харсан зөв шийдэл гэж бол миний хувьд бодож явж байгаа.